Дараагийн мэдээлэл танилцуулъя. Аргентин улсад нэм гарах завсрын сонгуул болсон. За энэ удаагийн сонгуул ерөнхийлөгч Хавьер Милегийн тэргүүлсэн нам үнэлэхгүй ял байгуулсан байна. За энэ ялалтыг байгуулсан явдал нь түүний хэрэгжүүлж байгаа бодлогоо урагшуулахад ихээхэн нөлөөтэй юм. Аргентины улс ерөнхийлөгчийн хэрэгжүүлж байгаа бодлого нь татварыг багасгах, за мөн эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах ийм бодлогыг бол хэрэгжүүлдэг. За үүнийг хэрэгжүүлэхэд парламент дээр шууд дэмжлэгтэй болж байгаа юм. За ерөнхийлөгчээр ажилласан эхний 2 жилийн хувьд бол засгийн газрын зардлаа эрс бууруулсан чөлөө зах зээлийг шинжилэл явуулахаар өөрийн бодлогоо тодорхойлж байсан. За Хавьер Милегийн тэргүүлдэг Ла Либертарт Аванза нам саналын бараг 41%-ийг авсан байна. За Сенатын танхимын 24 суудлын 13-ыг, доод танхимын 127 суудлын 64-ыг гартаа авсан байна. За энэхүү ялалтанд засгийн газрын зардлыг бууруулах, эдийн засгийн төрийн зохицуултыг бууруулах бодлогыг хэрэгжүүлэхэд ерөнхийлөгч төхөн болох юм. За сонгуулийн өмнө Хавьер Милегийн гол холбоотон болох Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп саяхан Америкийн нэгдсэн улсын зүгээс зарласан Аргентинд олгох 40 тэрбум ам долларын зээлийн шугамыг олгох хэсэг нь Миле улс төрийн давцанд үлдэх хэсгээс хамаарна гэж ил цагаан мэдэгдсэн явдал юм. За үүнийг бол Милийн дэмжигчид ихээхэн сайшаалж байсан боловч шүүмжлэгчид нь Дональд Трампыг Аргентины сонгуульд хөндлөнгөөс оролцсон үйл явдлыг гаргасан гэж үзэж байгаа юм. За ялалт байгуулсныхаа дараа Миле дэмжигчтэй хандаж би Аргентины түүхийг нэг мөсөн эргүүлэхийн тулд эхлүүлсэн шинжлэлийн замыг нэгтгэх ёстой, Аргентиныг дахин агуу болгох ёстой гэж хэлсэн байна. За энэ сонгуулийн өмнө түүний нам Сенатын танхим 7, доод танхим 37 суудалтай байсан. За харин үүний улмаас Милегийн хэрэгжүүлсэн зардлыг танах реформын хөтөлбөр нь улс төрийн сад бэрхшээлтэй тулгарч байсан. Улсын дээд сургуулиуд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжүүлэлтийг нэмэгдүүлэх хуулийн төслүүдэд тавьсан Милийн хоргийг сүр хүчний хууль тогтоогчид бүгдэнд нь бол хүчингү болгож байсан. За энэ удаагийн сонгуул ерөнхийлөгч Милегийн 2023 онд албан тушаалаа авснаас хойших нэр хүндийг нь шалгах анхны том шалгуур тест болсон юм. За тэрээр бол хөрөөгөөр өөрийнхөө бодлогыг бол зөөрлүүлж байгаа. За өөрөөр хэлбэл хөрөөгөөр зөөрлүүлэн төрийн зардлыг бууруулахаа амласан юм. За тэрээр кампанит ажлынхаа үеэр энэ хүү жинхэнэ шалгуурыг давж чадсанаа мэдгдсэн байна. За түүнээс хойш тэрээр боловсрол, тэтгэвэр, эрүүл мэнд, дид бүтэц, татаасын төсвийг таньж хэдэн мянган төрийн албан хаагчийг ажлаас нь харах бодлогыг хэрэгжүүлсэн. За Трамп зэрэг дэмжигч түүнийг бол албан тушаалаа авахаас өмнө жил бүр 3 оронтой тоонд хүрч байсан. Аргентины инфляцийг бууруулж чадсан, алдлагдлыг мөн бууруулсан, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээсэн гэж үзэж магтан сайшааж байгаа гэсэн хэдий ч түүнийг шүүмжлэгчид нь ажлын байрыг олноор нь цомготгосон, үйлдвэрийг бууруулсан, төрийн үйлчилгээг бол тэр чигт нь унгаасан, хүмүүсийн худалдан авах чадварыг буурахад нөлөөсөн, эдийн засгийн хямралд хүргэх замаар эдгээр реформыг хийсэн гэж шүүмжилж байгаа юм. За Милегийн хувьд мөн Аргентины мөнгөнд тэмдэгт болох песогийн ханшийг өсгөх замаар инфляцийг бууруулж хит үнэлэгдсэн жил ирэх тусам төлөх 20 тэрбум ам долларын өр төлбөрөөс төлөхөд гол нөөцөө шавхсан. За энэ нь бол Аргентин улс эдийн засгийн хямралд ойртож магадгүй гэсэн түгшүүрийг бол төрүүлж байгаа. За тийм учраас энэ 9-р сард Буэнос Айрес мужид болсон сонгуулийн үр дүн бол маш муу оролцсон. За санхүүгийн зах зээлийг гол барьдаг энэ мужид Милегийн засгийн газрын зардлыг бууруулах хөтөлбөр нь улс төрийн хувьд доктортой биш байд магадгүй гэсэн ийм айцыг төрүүлж байсан юм. За эдгээр хүчин зүйлс нь мөн Америкийн нэгдсэн улсаас тусламж авахд хүргэсэн. Тус улс бол Аргентинд валют солилцоо, песог худалдан авах, хувийн хөрөнгө оруулалтыг зохион байгуулах замаар 40 тэрбум ам долларыг аврах ийм тусламжийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг санал болгож байгаа. За сонгуулийн өмнө зарим сонгогчид Милийн хатуу чанга энэ хөтөлбөрөөс залхсан. За түүний намын зочирдуулсан авилгалын цоврал дулаанаас болоод Милийн улс төрийн ирээдүйн нэлээд эргэлзээтэй болсон. За энэ удаагийн сонгуулийн эрсдэл нь 67.9% байсан. Сүүлийн 10 жилийн хугацаанд сонгуулийн хамгийн бага эрсдэлтэй үзүүлэлт болж байгаа. Мөн улс төрчдийн дунд тархсан энэхүү авилгалтай холбоотой асуудлаас болоод иргэд сонгуул хөөс залхсан байдалтай байгаа юм. За түүний намын шинэ бүрэн эрхийн хугацаа 2027 онд болох дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд илүү их эрс шинжилтийг хэрэгжүүлэх эрх мэдлийг олгож байгаа учраас энэхүү сонгуул болохоос өмнө өөрийн бодлогоо амжилттай хэрэгжүүлэх нь дахин ерөнхийлөгчөөр үлдэх хэсгэд нь гол хамаарах зүйл болж байгаа учраас Милегийн хувьд засгийн газрын хэрэгжүүлж байгаа энэхүү реформын бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр зорих юм аа.